Өчигдөр олон нийтийн сүлжээгээр Монгол улсын ерөнхийлөгчийн нууц тушаалаар Өмнөд аймгийн нутаг дэвсгэрт байрладаг хилийн отрядыг 3 тус сум руу шилжүүлж улсын хилийн 15 км газар нутгийг хилийн хяналтаас гаргаж бүгд нь татвардуулсан талд шилжүүлж өгсөн мэт ийм ташаа мэдээлэл нийтлэгдсэн. За энэ нийтлэгдсэн мэдээллийг нийтлсэн байж болзошгүй хоёр иргэнийг эрүүгийн цагдаагийн газар тагнуулын ерөнхий газраас олж шалгалтын ажил үргэлжилж байгаа. За ийм ямар нэгэн Монгол улсын хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан шийдвэр нэгдүгээрт огт гараагүй гэдгийг хэлье. Хоёрдугаарт Монгол улс бүгдээр татвардуулсантай 1962 онд хилийн гэрээ байгуулж 62 оноос 64 онуудын хооронд хилийг газар дээр нь тэмдэглэж 1975 онд нэгдсэн үндэсний байгууллагад манай урд хил бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл манай улсын бүгдээр татвардуулсантай хэлж байгаа улсын хил бол нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэгдсэн ямар нэгэн эргэлтийн цэгийг өөрчлөх боломжгүй ийм хил хязгаар юм а гэдгийг дахиж би хэлхийг хүсэж байна. За өнөөдөр хил хамгаалах байгууллага 24 цагаар хил хамгаалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Яг одоогийн энэ цаг үед Монгол улсын хилийн бүгдээр татвардуулсантай хэлэлж байгаа бүх бомбтууд цагийн хугацааны дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. За зарим бомбтуудын тухайд амралтын өдрүүдэд амардаг. За замын үед болон 24 цагаар ажилладаг бомбтууд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа гэдгийг та бүхэнд хэлье. Зүгээр дашрамж сонирхуулж хэлэхэд энэ жил бид Оросын улбаны улстай хойд хилийг шалгах ажлын хэсэг ажиллаа эхлүүлсэн явж байгаа. Оросын улбаны улстай хэлж байгаа 3580 гаруй километр баха. Одоогоос тоо алдчихвал дараа нь асуудал үүсэх бах. Би эргэж харъя. Энэ Оросын улбаны улстай хэлж байгаа бүх хилийн эргэлтийн цэгүүдийг харилцсан хоёр талаасаа тэмдэглэж протокол хөтлөх энэ ажил үргэлжлээд явж байгаа. За энэ ажлын хүрээнд Оросын улбаны улс Монгол улстай хэлж байгаа хилийн тэмдэгтүүдийг бид байгалийн чулуугаар шинжлэх ажил бас давхар эхэлсэн явж байгаа.